Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За өнөөдөр ямар ч байсан сэтгэгдэл битсэн бүх хүмүүстэй талархаад энэ захиалагчийн хүсэлтээр ирээдүйн зорилт төлөвлөгөөгөө яаж гаргах вэ гэсэн энэ бичлэгийг хийж байна. Тэгээд энэ бичлэгийг хийхийн тулд би нэг зүйлийг ярих ёстой. Икигай гэж юу юм бэ гэж байгаа. Икигай гэдэг энэ ойлголтыг би сүүлд нэг сонссон. Энэ нь юу юм бэ гэхээр хүн одоо өөрийнхөө туйлын одоо хийхийг хүссэн тэгсэн мөртлөө одоо энэ хорвоод хэрэгтэй. Тэгээд тэрүүгээрээ бас цалин орлоготой болох боломжтой тийм зүйлийг хийх юм бол амьдралдаа одоо аз жаргалтай байна гэсэн ийм нэг ойлголт байгаамаа. Тэгэхээр икигай гэдгийг би интернетээс харж ирсэн болохоор энийг энэ зургийг ингээ одоо оруулъя. Гэхдээ энийг би монголоор орчуулаад та бүхэнд ингээд тавьж байна. Икигай гэдэг нь юу вэ гэхээр хүмүүс одоо японочууд энэ санааг бол ерөнхийдөө яг ийм юмаа гэсэн ийм одоо энэ икигай гэж танилцуулж байгаа юм байна л да. Энэ яг юу юм бэ гэхээр хүн амьдралдаа аз жаргалтай байхын тулд сэтгэлийн дуудлагаараа одоо хийх ёстой зүйлс хүн болсныхаа одоо за би энийг л хийх гэж хүн болсон юм байна гэдэг ч юм уу. Эсвэл бол тэгээд нөгөө сэтгэл ханамжтай амьдрч одоо ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах ийм ойлголт гэж үзэж байгаа юм л та. Тэгэхээр энийг одоо хамтдаа ярилцгаая. Тэгэхээр хүн мэдээжээр сэтгэл ханамжтай сайхан амьдрахын тулд өөрийнхөө хамгийн туйлын дуртай зүйлийг хийх одоо туйлын хайртай зүйлийг хийх юм байна. Миний хувьд би энэ бичлэгийг хийх маш дуртай. Тэгээд ийм болохоор ч би энэ сувгийг хийгээд явж байгаа. Тэгээд хоёрдугаарт нийгэмд дэлхийд хэрэгтэй зүйл хийж байна. Тэгэхээр дэлхийд одоо эсвэл Монголд ч юм уу те ямар мэргэжлүүд дутагдж байна. Тэр мэргэжлээр явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор та нар мэдээ уншчихад бас мэдэж байгаа гэж магадгүй. Зарим ийм мэргэжлийн хүмүүс сургууль төгсөөд ямар ч одоо ажлын байргүй байна. Ажил олох боломжгүй байна. Маш олон одоо юу гэдгийг тэгсэн мөртлөө одоо цэцэрлэгийн багш байхгүй байна гэдэг ч юм уу те гих мэтчлэн нэг тийм ажил мэргэжлийн хувьд нэг тийм доголдолтой юм одоо байдал бол хөдөлмөрийн зах зээл дээр бол байгаад байгаа. Тэгээд миний хувьд бол энэ бичлэгийг хийгээд та нарт яаж мэргэжлээ сонгох вэ? Яаж аз жаргалтай амьдрах вэ гэдэг бичлэгийг одоо хүргэснээр магадгүй хүмүүс сайхан нэрвэгтэй олж ажил мэргэжилдээ амжилтанд хүрэхдээ одоо арга алхмуудаа яаж авах талаараа мэдэхгүй байгаа бол энийг бичлэгийг үзээд бас цаашаа урам зориг аваад санаа аваад явна хаа гэж би найддаг юм а. Тэгэхээр миний зорилго бол би энтэй нийцэж гин гэж үзэж байна. Миний ур чадварын хувьд бол мэдээжээр би болвол за төлбөртэй хийж болох зүйл гэж байна. Яг төлбөртэй хийж болох зүйлийн хувьд бол миний хувьд би яг зөвхөн YouTube-ийн бичлэгийг хувьд ярих юм бол би бол мэргэжлийн уран одоо бүтээлч бол биш. Би кино зураг авалтын талаар ямар ч мэдлэг байхгүй. Ийм сайхан гайхалтай технологийн хөгжлийн ачаар би өөрийнхөө ингээ компьютераар ингээд энэ бичлэгийг хийж байгаа. Эсвэл гар утсаараа би хаяа бичлэг хийдэг. Хэрвээ тэр одоо технологи надад байхгүй байсан бол би магадгүй хийх боломжгүй байх гэсэн баг. Тэгээд төлбөртэй хийж болох зүйлсийн хувьд одоо жишээлбэл би одоо хүмүүст бичиг цаасны ажлыг төлбөртэй хийж болох юм л да. Гэхдээ тэрийг би одоо байнга хийгээд авах хүсэл бол над байдгүй юу гэдэг бас сонирхолтой. Би бол арай тийм уран бүтээлч хүн учраас бас нэг тийм гоё шин зүйлийг одоо суурж мэдэж явж явах маш хүсэлтэй байдаг. Тэгэхээр нэг хэвийн зүйлийг бас хийх бас сонирхол бол над байдгүй. За одоо магадгүй бас энэ чиний сайн хийдэг зүйл гэж байна. Жишээлбэл би хоол сайн хийдэг. Гэхдээ би хоол өдөр болгон сайн хийлээ гэд одоо би бол бас үнэхээр гайхалтай хоол хийдэг тогооч бол биш. Хаяада амт муутай хоол хийчин, давсын нэгтүүлэн, багдуулан тэ янз бүрийн зүйлс. Гэхдээ би одоо зарим одоо тогооч нар бол бүр үнэхээр туйлын дуртай зүйл нь гэвэл яг хоолоо хийгээл тэгэл гоё тэрнээсээ сэтгэл ханамж авдаг, аз жаргалтай болдог. Миний хувьд бол би гэр бүлдээ хоолыг хийхийн тулд хоолоо хийдэг.
яг би хоол хийснээрээ тэндээсээ дандаа аз жаргалыг одоо хүртээд байдаггүй. Тийм сэтгэл ханамж бол авдаггүй. Би хоолыг хийх ёстой учраас хийдэг. Одоо би энэ хоолоо ч гэсэн тэгээ сайн хийдэг. Гэхдээ би одоо мэргэжлийн тоогоочийн хувьд хажууд бол мэдээжээр тэр хүний төвшөнд бол хийж чадахгүй учраас би мэргэжлийн тоогоочоор бол ажиллаж цалин орлого олоод авах боломж байхгүй. Бас тэгэхээр одоо ингээд та нар өөрсдөн дээрээ бод. Би юу хийх одоо туйлын дуртай юм те? Одоо яагаад дуртай юм? Чиний мөрөөдөл чинь яг ямар юм? Чи тэгэхээр одоо яг тэр мөрөөдлөө ингээд дагаад явъя гэх юм бол чи тэрүүгээрээ төлбөртэй ажил хийх боломжтой юм уу те? Одоо цалин авах боломжтой юм уу? Одоо би жишээлбэл икигай одоо энэ зарчмаар ингээд за би 50 настай уран нугараач болъё. Би дасгал хийх маш одоо хүсэлтэй гэд тэгж бодъё л та. Мэдээжээр одоо нийгэм дэлхийд энэ уран нугараач хэрэгтэй юу гэдэг асуултыг та бодоод үзээд өөртөө л тунгааж үзнэ. Тэгэхээр уран нугараачид гоо сайхны одоо уран сайхны арга хэмжээг бол хүмүүст ингээд түүгээд явж байгаа. Тийм хүмүүс тэгэхээр дэлхийд яг одоо хэрэгтэй юу? Яг Монголд одоо хэрэгтэй юу гэж бодоход миний хувьд бол за үнэхээр л туйлын авьяастай биш болвол би одоо уран нугараач болоод төлбөртэй одоо энэ үзүүлэн тоглолт хийх боломжгүй. Тийм учраас одоо би энэ икигай гэдэг яг энэ төв зэг дээр бол энэ орж ирэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зорилго төлөвлөгөө гаргахын тулд энэ икигай буюу одоо энэ бүх энэ дөрвөн зүйлсийн нийлбэр яг уулзж байгаа хэсэг дээр л та нарын гол цөм байна гэсэн үг. Хэрвээ тэрэн дээрээ та нар төвлөрөөд ингээ явах юм бол ирээдүйнхээ мэргэжлийг зөв аавн амьдралдаа цаашдаа аз жаргалтай байх боломжтой гэсэн. Намайг баг байхад манай ах намайг чи нано технологийн хувийг одоо судлаад яваач гэж хэлжсэн. Эсвэл бол биотехнологич болдог ч юм уу те. Яг тэгээд тийм мэргэжлийн одоо шинжилгээ судалгааны ажил гэхээр миний хувьд болохоор энэ шинжлэх ухааны одоо биотехнологи, нанотехнологи гэхээр миний хувьд болохоор тэр үед яг юу гэж бодогдчихсэн бэ гэхээр би ийм химийн хичээл дээр би муу авч ирсэн. Хамгийн анхны 7 дугаар ангидаа тий химийн хичээлийн 108 элементийг цээжилж чадаагүй. Ерөнхийдөө л тэгэл над тэр цээжлээгүй болоход ч тэр ер нь тийм механик одоо юу гэдгийг цээжлэх арга надад юус таалагдаагүй. Тэгэхээр би тэрийг энэ чиглэл рүү инээхээ орох сонирхолгүй байна гэд би ороогүй. Тэгээд бизнес удирдлагаар сурсан. Гэхдээ миний одоо тэр үед би мэдсэн бол гэж бодож байгаа нэг зүйл нь юу гэхээр одоо та нар ямар нэгэн мэргэжил сонголоо гэж бодъё л да тий. Тэгвэл тэр мэргэжилдээ ямар яг өдөр тутамдаа ямар ажил хийдгийг, яг жинхнээсээ амьдрал дээр гараад юу хийдгийг гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр одоо мэргэжлэр суралцахын тулд одоо ямар чиглэлийн хичээлүүдийг мэддэг байх хэрэгтэй гэдгийг одоо бас мэдчих хэрэгтэй. Мэдээжээр би бол эмч болохыг хүсээгүй. Жишээлбэл эмч болох гэж байгаа хүмүүс манай ангийн зарим хүмүүс эмч болно гэгээд химээр шалгалт өгнө гэдэг тэгжсэн. Ямар ч үсэн тэрийг бол би сайн санаж байгаа. Тэгэхээр эмч болно гэхэд зөвхөн анагаахын дээдэд суралцъя гэж байгаа бол мэдээжээр туйлын дуртай зүнэл нь хүнийг анагаах байж болно. Дэлхийд эмчнэр хэрэгтэй юу хэрэгтэй. Тэгээд энэ нэг одоо төлбөртэй хийх ажил мөн үү мөн. Тэгэхээр тэрийг сайн хийдэг зүйл болохын тулд мэдээжээр анагаахын дээдэд суралцаа, дадлага ажил сайн хийгээд, өрхийн эмнэлэг дадлага хийгээд одоо өшөө цаашаа ингээд өчнөөн жил сураад ингээд явах. Одоо тэр хүний одоо икигай буюу сэтгэлийн дуудлага, амьдралын чин зорилго нь байгаад энийг тэр мэргэжлийг ингээ хийгээ явах юм бол тэр хүн аз жаргалтай сайхан амьдрах тийм боломжтой байж болно тий. Тэгээд та нар яг ирээдүйдээ ямар зөвлөгөө одоо төлөвлөгөө гаргах гэж байгаа, ямар мэргэжлээ сонгох гэж байгаа, тэрийгээ ингээд үзэх гэж байгаа бол энэ икигай гэдгийг бодож үзээрэй. Энэ икигайг одоо та нар баримталж үзэж агаад өөрийнхөө ирээдүйн зорилго тэр зүйлсийг одоо авч болно. Магадгүй туйлын дуртай зүйлс, хайртай зүйлс гэх юм бол миний хувьд одоо хийх олон зүйлс дуртай. Одоо би хөгжим сонсох дуртай. Одоо бүр маш их одоо хийхийг хүсдэг зүйлс гэвэл мэдээ зураг зураах, одоо хөгжим сонсох. Би багада бүжигчин болъё, эсвэл зураач болъё гэж мөрөөддөг байсан. Тэгэхээр энэ бол миний мөрөөдөл. Нийгэм
Дэлхийд зураач хэрэгтэй юу гэд. За магадгүй энэ хэрэгтэй байх те. Уран сайхныг ингээд миний энэ бичлэг одоо бас тодорхой хэмжээний уран сайхны юм ойлголттой байж ижил хийх чадвартай байх л гэж би бодож байна л да. Тэгэхээр миний хүсэл зорилго ажил мэргэжлийн ур чадвар гэдэг ингээд энэ юм болвол би яагаад бас зураачийн мэргэжлэр сураагүй вэ гэхээр миний хувьд бол одоо төдийлөн бол нэг сайн бол хийхгүй гэхдээ энэ бол миний бас нэг мөрөөдөл хийх дуртай зүйлс. Гэхдээ нийгэмд хэрэгтэй юу төлбөртэй би энэ зураач одоо зураг зураад магадгүй сайхан одоо юу гэдэг амьдрах боломжтой юу гэдгийг би бас тухайн үед эргэцүүлж бодоод за ер нь би ингээд те зураач болох юм бол бас амьдрал бас нэг сайхан амьдрахгүй юм шиг санагдаад тэгээд энэ зураачийн мэргэжлийг аваагүй бизнес удирдлагыг бол авч ирсэн. Тэгэхээр та нар одоо мэргэжлээ сонгохдоо ирээдүйн төлөвлөгөө гаргахдаа энэ икигай гэдгийг одоо бариад үзээрэй. Миний хувьд бол хүмүүстэй ингэж ярилцаж тэгээд юу гэдгийг одоо бүтээлчээр хүмүүстэй харилцах одоо энэ YouTube-ийн бичлэгийг хийхэд бол миний бас ирээдүйн зорилго руу ингээд бас чиглүүлэхэд ороо явж байна гэж бодож байна. За тэгээд та нар ямар сэтгэлдтэй байна? Тэрийгээ доор сэтгэлээрээ бичээрэй. Ямар ч байсан инженер болно гэсэн энэ залуу байна. Бас Билл Гейтсийн төвшөнд очие гэсэн энэ хүүхэд байна. Ийм сайхан мөрөөдөлтэй байгаа та нартай баярлалаа. Тэгээд ирээдүйд та нар тийм жишээлбэл Билл Гейтсийн төвшөнд очие гэж бодож байгаа болвол Билл Гейтс яаж тийм замналд хүрсэн? Билл Гейтсийн тухай точ навтрыг унш. Билл Гейтсийн тухай өгсөн одоо ярилцлагуудыг унш. Тэрний тухай одоо ном сэтгүүлдээ юу вэ? Тэрийг нь олж мэдээд яг өдөр тутамдаа юу хийдэг байсан гэдгийг та нар бас мэдэж үзээрэй. Ямар одоо гол зан чанаруудад одоо Билл Гейтс өдөр болгон те ажилдаа явахдаа хэрэгжүүлдгийг тэрийг нь мэдэж аав. Инженер болох гэж байгаа бол яаж одоо инженерийн мэргэжлэр суралцахын тулд ямар хичээлдээ сайн байх ёстой юм. Миний ойлголтоор болохоор инженерийн чиглэлээр сурах гэж байгаа бол химиг бол ерөнхийдөө ойлголт бол авсан байх ёстой, суурь мэдлэг, тоондоо сайн байх ёстой, математик, ерөнхийдөө ерөнхий хичээлүүд, шинжлэх ухааны хичээлүүдээ бас сайн байх хэрэгтэй шүү. Тэгэхээр та нар физик гэх мэтчлэн ах эгч нараас асуу. Яг инженер мэргэжлэр төгссөн хүнээс ч гэсэн бас та нар ярилцлага аваад бас яг ямар байдгийг тэр хүнээс одоо өдөр тутамдаа юу хийдгүү те аюулгүй ажиллагаа гэж юу байдгийг одоо тэр хүн үйлдвэр дээр ажиллаж байхад юу хийдгүү гэдгийг магадгүй та нар ах эгч нараас асуугаад мэдээд ав. Ерөнхийдөө бол интернетэд одоо нийгмийн сүлжээ хөгжсөн мэдгүй зүйлээ асуу гэдэг фэйсбүүкийн группч байдаг. Тэднэрээс магадгүй асууж болно. Багш нараасаа асууж болно. Хамгийн гол нь та нар өөрсдийнхөө ирээдүйн мэргэжил зорилго одоо төлөвлөгөөгөө гаргахдаа ийм олон зүйлийг бодож иж, олон талаас нь бодож иж шийдвэрээ гаргаж тэрний хаан төлөө тууштай явж байгаарэ гэж та нарт хүсье. За тэгээд миний бичлэг таалагдсан бол эрхийн мэрэгнээ өргөөд миний сувгийг хэрвээ захиалаагүй байгаа бол захиалаарай, subscribe болон тавчийг зараад захиалаарай. Хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг тайван гэдэг би чөлөөт цагаараа одоо бичлэг оруулаад явж байгаа ээж эхнэр. Тэгээд ямар ч байсан тайван амьдралыг хамтдаа Монголдо бүтээцгээе. Тайван амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe болон тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.